Ардын мөрөн зохиолч Балжирын догмод. Утгын чимэг 2000 наадмын тэргүүн өгүүлэг. Томоогүй нас. Сумын наадмын урд өдөр Дембэ бид хоёр цэрэг татлахын зарлан дуудахуйд завсан мэт өглөө эртлэн яаран мордов. Бидний хэн маань хөрөнгө чадалтай айлуудын эрх танхил хөвгүүдэх. Чухмал хэний охин өсч хэний айраг исчвэ хэмээн нохой шуугуулж ява 17 настай аага багтааж ядсан танхай бантнар. Миний анд Дембэ болвоос дэрхэн нисэх сүрэг ногтруг боловч тоож аажмаар тогтож ядсан сэргэлэн алгнууд хурцэг ялзуур хөдөлгөөнтэй тоглох шоглохын аль нь үлмэдэгдэх барьцгүй харцтай төрөхгүй нэгэн. Сумынхаа хэдэн хармил заан начингуудын зүрхэнд шарвс хуруулсан шөрмөстэй эр. Бид хоёр өглөөний сэрвэнд газар дөхөхөөр чухмал дээлийн хаваас сугартал яралцтал хатруулав. Унаа ширч живхэрсэн морд амгай зуузаа шаагуулсан гоо ганган толгойгоо хайлан жолоод өгтрэн гайлгуулна. Том мөнгөн товчтой торгон дээл шагай зулаг угалцтай эр хар сураар ногтолсон луучин гутал ган дөрөөнд өшөглөн 10 цагаантай боржгон эмээл тохож ясан толттой хулсан ташуур барьсан Дембэ бид хоёр шиг гой ганган хүмүүс орчлонд үгүй мэт. Энхүү дээлэнд багтахгүй шахам хөөрч догдолсон хоёр амтан морь биш хуур унсан мэт амандаа орсон мэдэхгүй завхай дуу аялан дөрөө харшуулан давхиж явтал тэртээ доор хөндийд ганц бараа морьтой хүн үхэр унсан юм шиг гэлдрүүлж явах нь үзэгдэв. Нутгийнхаа охид хүүхнүүдийг зүс царайгаар нь сэтгэлдээ бүртгэн энэ нь хөөхөн нүдтэй тэр нь гойлог уран бэлхүүстэй хэмээн санжиж шохоорхон ярилцж явсан бид хоёр мөнөх морьтой хүний араас нэхэн мориндоо ташуургэн ухас хийлээ. Олон нь суларч бүс нь алдуурсан мэт шувтан мөр эдсэн морьтой тэр хүний араас жолоо татлгүй салхи татвуулан давхиж очвол манай нутгийн бор маам гэдэг доогуур харцтай ноомой нойрмог залуу байлаа. Дембэ агсан хонгор морьныхоо араа соёог ангалзуулан татаж мен дусааж асуулцалгүй. За бор маам хар өглөөгүр хаа хүрэх нүв? Наадам үзэх санаатай явж байна. Дембэ нүдээ ямарх нэгэн амтны чих адил соотгонуулан доогтой хөхөрч. Сумын наадам чамаар л дутаж гин? Ясан хэдрэг морин дээр хөсрийн цагаан янга тогчхоод яаж сумын наадам үзье гэж санаанд чинь багтаав. Бор маам даалам өрн ганцсан дайламбан дээл хамар халцарсан хуучин гутлаасаа ичиж гутарсан янзтай бидний хувцас эмээлөөд нэгэнтээ хальт харснаа. Бөх үзэх гэсэн юм гэлээ. Хол ойрын үйтмэн амтд хуран зугларсан сумын наадам дээр очиж нутаг усны нэр хөөдөж гутаах гээ юу чи гэж хэлснэ. Мориноос үсрэн бууж над тандан. Жив угаад наад гуйлагчныгийнхаа олмыг тайлж морьных назарыг мултлаад ороолгоод хөөч хэмээн хашгирв. Дембэгийн тушаал бол надад бурхны зарилэг тул би бүгдийг ёсоор болгож жолоо тулбараа өгөхгүй булаалдсан бор маамыг 3 та ташуурдан түүнийг номхоруулв. Эр хүний үнэр тамир суугаагүй бор маам алдуурсан бүс нулимс хоёртан үүртэн алсад харагдах олон адуу руу амгай мултлангууд шогшин одох морьныхоо хойноос гүйлээ. Урд хормойдоо бүдчин хазаараа барин гүйх түүний араас бид хоёр чи ингээд наадам үзээрэй хэмээн тавлан хашгирснаа.
элэгвөөрөө унтал хөхрөлдөв. Дембэ саяхан морины нуруунаас хуу татан газар авч хаясан Бормаамын хуучин муу эмээл рүү харснаа. Нэг их ажил амжуулчихсан юм шиг. "Явъя. Ам цангаж байна. Замдаа дулмаагийн очиж айраг ууя" гэлээ. Дулмаа гэдэг нь манай нутгийн урдаа барьдаг царай зүстэй дэгжин шаавай охин. Лам хуврагууд харсан ч сахил санамаараа мартан уншсан хэдэн майна шатаамаар сайхан амтан. Хэдийгээр ханьцуу тохойн сэмэрсэн хуучин тэрлэг өмссөн ч дулмаагийн босч суух айраг бүлэх аяг арчих нь хүртэл цөм бүжиг би хийхийн адил намблаг бөгөөд их л хөөхөмсөг хэвлүүхэн болсон гэж жигтээх. Бид хоёр айраг ууж аягныхаа ирмэг дээгүүр хулгай нүдээр дагуулan харж суулаа. Мяндсан уртсаар ширж шагалсан торгон зодог бүсэлсэн Дембэ бухан бирууны араншингаар томчуулыг дуурайн шилээ шөргөөснө. Аягтай айргныхаа тосыг үлээж "Танайхан хаачаав" хэмээн хайнга дуухан асуувал дулмаа хар хоргүй гинхэн дуугаар "Наадам үзэхээр явцгаасан" гэвэл Дембэгийн харцанд гэрэл гийж ород ирлэн нэг харснаа. "Тэгээд чи ганцаараа гэр малаа сахиж үлдсэн биз дээ? Өнөө шөнө бид хоёр танайд морь биеэн амрааж хоноод өглөө эрт мордвол болох нэ" хэмээн цээжээ хөдлгөн хоймрын арслантай авдар түшин ханхалзав. Энэ үед тэрэгний сүүдэрт унтж байсан нохой үдшийн бүрэнхийд гүвэн дээгүүр гарч ирсэн ганц цагаан тэмээ олж харсан мэт гинт боргон босч давхилаа. Дулмаа гадагш гүйн гарав. Дембэ хаяан сөхөөстэй ханын нүдээр гадагш тонгойн харлаа. Баруун хэр дээгүүр гандаж гундсан ганц бараа морьтой хүн сажлуулан айсвэ. "Бас ямар гайн хүрээд ирэх нь энэ вэ" гэж өгүүлснээ Дембэ дээлийнхээ өрөөсөн ханцууг надаар татуулан сугалдаргаллаа. Бормаама гаднаас доор тонгойн орж ирээд дулмаатай мэнд усаа мэдлцэх зур гэрийн баруун этгээд чавганц суудлаар өвдөг бохирон суулаа. Гэрийн эзэгтэй түүнд айраг барив. Ирсэн хүн сүрхий умдаас ч цангасан бололтой хултай айрагнаас хэдэнтэй залгилснаа. Толгой ороосон цагаан алчуураараа хөлсөө нэгэнтэй шудран арчив. Дембэ Бормаам руу харж доогтойхон инээмсэглээд "За, муу явган бадарчин минь морой яаж барьж унав та" гэж асуухад Бормаам "Адуу гэдэг адгуус ч гэсэн та хоёроос илүү ухаантай амт юм. Хөдөөхээр явгарсан намайг өрөвдсөн ч юм уу хөөрхий зүхтаж зовоосонгүй. Хөлдөн суугаад гараараа бариад авлаа." Дулмаа учрыг үл ухааран гайхсан янзтай Дембэ бид хоёроод харснаа. "Та хоёр замд Бормаамтай таарсан юм бол тэгээд морийг бариад өгөхгүй яасан бэ? Адилхан наадам үзэх гэж яваа эр улс чинь нэгийг хээр хөдөө явган нүцгэн орхиод" гэвэл "Эр улсын тоглоом хат уу? Өөрөө унсан хүүхэд уйлдгүй юм да" хэмээн худлаа инээлээ. Дулмаа хөлсөө арчиж буй хувц хунар муутай залуугийн энгэр заам хүзүү шанааг ширтснэ. "Чи яагаад ойрдоо үзэгдэхээ байж хав? Би чамд наадамд өмсөх гоёлын дээл ойчхоод хараад байсан чинь ирдгүй" гэж тунирхангүй өгүүлснэ. "За Бормаам минь. Энэ хоёр хүнийг явхаас өмнө ганц сайхан лимбидчгээд хувцаа тайлж хүзүү толгоогоо угааж сэрвц. Ханзархай гуталтай байлаач харах нүд заяасан хойно төрийн наадам үзэлгүй яхав" хэмээн Дулмаа Бормаамыг Дембэ бид хоёроос өмөөрөөд нүднийхээ үзүүрийг зүү адил гялалзуулан ширв татв. Түрүүнээс хойш гэрийн хойморт ганын толгойноос өлгөөстэй байсан өддөм өдөт хүний гар хүрээг болов гэмээр хулсан Дембэг Бормаам авч айргаар нэгэнтээ зайлан хөдлөглөө.
Хөхөт торгон дээлийг хөө. Хөдөөний хоршооноос худалдаад авсан юм аа хөө. Хөөхөн чиг төрсөн жинжи бадмаа минийлээ амраг. Хөхөртөөд байгаа модтой уулын алхин тал дээр яваа болдоо хэмээсэн алтан утас шиг аялгау хултай айраг бидэртүүлэн алаг лимбний ёсон нүхнээс садран асгарав. Дэлгээстэй үүдээр үхрийн зэлний наахан бүжиглэх явган зэрэглэм хөгжмийн эгшинд хөл алдан согтуурч босго даван орж ирэх нү гэмээр тонгочин тоглоно. Ингээд нутгийнхаа царайлах ганц бүсгүйг хаа холын цагаач гуйлагчин хархүүд алтлаа гэж юу гэсэн харуулсал зүрх сэтгэл бадлуулан атаа хорсол хинхдэг маажвч бор маамын хорхойд хоргүй хоёр зөөлөн хар нүд түүний цээжнээс нь битүү амьсгаагаар ус шиг урсах хөх торгон дээлийн уран торгон нуглаатай хөхөмдөг хөх аялгауг сонсоход хөдөөхээр хөөхийг явгалж элдвэлэн зовоосноо бодхоос гэмших байтугай үхэдж багдмаар. Хөөхий төрсөн минийлээ амраг хэмээн алаг лимбэн дээгүр нисэн буух бор маамын эгэл бориглохон хурууны эрдэмд унаж туссан дулмаагийн эрх харнууд шувуу адил жиргэн тоглож магнайд нь аз жаргалын алтан одод асч унтран байх шиг үзэгдэнэ. Зохиологдсон ардын уран зохиолч Балжирын догмт. Уншсан Эрхэнбаярын Батторж.